Сайн байцгаана уу? Номын Эрдэнэт клубын гишүүн Хэлэн байна. Ангирмаа байна. За өнөөдөр бид амьтдын тухай 50 номоос Б Батүлжээ зохиолч яхаа зуны илэрлийг мөрөөдсөн бяцхан гүлэг номоо ярихад бэлэн болоод байна. За энэ хүн ном маань болохоор хүүхдийн сэтгэл дотн уран сэтгэмж, уянгын гүн мэдрэмжийг агуулсан Монголын уран зохиолуудын нийгэм. За бидний зохиолч яхаа талаар бяцхан мэдээлэл хуваалцаач. Зохиолч маань их шиглэн төгөлдөр хорийн сургуулийн захирал, мөн дээрээс нь Японд Каваи компани Монголд үүсгэн байгуулж төлөөлөгч. Бас дээрээс нь багш гэдгээр бас онцлог байгаа. Тийм Монголын ер нь бол орчин үеийн зохиолчдын нэг. Тэгээ хүүхдийн зохиол бичдгээрээ алдартай зохиолч байдаг. За хоёулаа ном руу ярих уу? За ном дээр маань юу гарч ийнэ? Ямар үйл явдал өрнөж ийн? Энэ талаар бид нарт хаваалцаач. Зохиолт маань нэг ингээд охин нохооны тухай гарч байгаа. Тэгээ дээрээс нь энэ ингээд би давхаар өвлийнхаа хэр хүүтэнд ингээд оргих газар байхгүй ийш тийш ингээд хоол хийж явдаг нэгэн нохооны тухай гардаг. За нохон маань юу тохиолдов? Өвлийн хүүтэнд ямар адал явдалтай учрав? Өвлийн хүүтэнд ингээд би давхаар болохоор ийш тийш яваад нэг хуучин цэцэрлэгийн нэг агуулгын төмөр мухард ингээд хөлдөө газар ухаад тэгээд тэрэндээ үүр засаж нэг амьдарч байгаа тухай гарч байгаа. Нохоонд маань цаашд юу тохиолддог вэ? Одоо би давхар гэсэн штэ. Тэгж өөр засаад тэг гүлэгнүүд нь хизээ төрт юм бол яг ингээд өвлийн хахир хүүтэнд ийш тийшээ ингээд оргих газар хайжсэн нохоод маань тэгээд ийштэй хуучин цэцэрлэгийн нэг төмөр агуулганд ингээд хөлдөө газар ухаад тэндээ үүр засаад оргиж байгаа тухай гарч байгаа. Тэгжих явцад нь гүлэгнүүд нь төрсөн гэсэн үг үү? Тэгээд яг төрхийнхээ өмнө ингээд охин нохоо дотроо бодохдоо гүлэн би энэ өвлийг яах вэ? Даваад гарчна. Энэ хэдэн гүлэгнүүд мал амьд үлжээл бусд нь яах вэ гэд. Гүлэгнүүд нь амьд үлдсэн үү? Цаашд ер нь тэднэрт юу тохиолдсон бол ингээ төржих явцдаа хамгийн ихэнд анхныхаа гүлэг гаргахтаа баярлж ийснаа дараа нь ингээ хит хитэн гүлэг гаргахад тэрээ өөрөө мэдээгүй. Тэнгүүдээ гидсэнд нь ахиад гүлэг байгаа юм байна гэдгийг мэдээд байдаг чадлаараа яг гүлэгнүүдээ гаргаад 5 гүлэг байсан нэг нь эндээ тэгээд 3 гүлэг нэг охин нохоо төлцсөн. Одоо цаашд ингээд тооноос манд төрсөн 4 гүлэг хэрхэн амьдардаг вэ? Цаашдаа ер нь юу болт юм бол? Цаашдаа ингээд гүлэгнүүд ингээд өсөд томрох ирээр нэг ингээд үе яг тэр ингээд авцсан явдаг нэг эрэгтэй нэг сайн хүн ингээд явдаг байхгүй юу? Яг тэгснээ тэр ингээд тавиар өдрөө олго ирээ жоохон хоол өгөөл ингээд дулаан тийм хүнжилийн гэдэр ингээд багаар өгсөөр хагаад тэр нохоо өөртөө дасгангуудаа нэг өдөр ирэнгүүтээ 2 эргүүлгийг аваа явцсан. Исти миний 2 цулцгийг исти сайн хүнд өршлөөж өгж байгаа ах. Дулаахан байж байвал бусд нь яах вэ гэд. Тэгээ тэд хоногийн дараа ирснээ ахиад нэг үлдсэн эргүүлгийг аваад явчихсан. Тэгэхээр ер нь бол ээж нохоод маань ганцхан охин гүлгэн л үлдсэн юм шүү дээ, тийм ээ? Цаашдаа ер нь зохиол хэрхэн өрнөвөө, юу болов? Цаашдаа тэгээд үлдсэн ингээ охин гүлэгтэйгөө цуг хамт амьд байх та. Тэгээд ийштэй охин гүлэгтэй ийштэй амьдрал нэг юм 100 бол ийм гоёо. Тэгээд 100 болохоор ийштэй энэ тэтгүү дулаахан цэцэг навч ургаал их гоё хүмүүн амтан гэвж сайн хүн таруулж юм тоол өгнө, муу хүмүүс таруулж юм хөөж тунаа гэд. Ер нь бол охин нохоогоо яг өөрийнхөө гараар ингээд сургадаг юм ээ штэ, тийм ээ? Охин гүлэг маань цаашдаа нохоо болж чаддаг уу? Одоо охин гүлэгний маань амьдрал юу тохиолддог юм бэ? Амьдралд нь ингээд нилээ явж ийсэн аа. Ээжтэйгээ цуг гадуур хоол яхаар гараад тэгээ явж явах замдаа нохоог нүрийн хүмүүстэй тардаг. Тэнгүүдээ ээж нохоо нь гүлэгнийх урд ороод буудуулч тэгээд гүлэгний аим аврагддаг гэсэн үг. Тийм. Тэгээд тэр нохоо ийштэй ингээд нүдэнийхээ өмнө ингээд гүлгөрөөгөө харж ирсэн баярцаач гэхүү гунигтаач гэхүү тийм харцаар хараад болгоомжтой чимээгүй нуугдараа гэсэн байдлаар жижигхэн охин гүлэг маань цаашаа явж хагаад юутай учрав. Тэгээд цаашаага нөгөө нохоо ах нүрийн хүмүүс нь их нохоог нь аваад за энэ юу н хэрэггүй мэн орхичих гэж шууд тэндээс хогийн цэгрүүг хайцсан. Гүлэг маань уу? Тэгээд тэр гүлэг нь их нохоо гараад эргээс сэрхнэ үгүй юу гэд тэндээ хэсэг зур сууж агаад тэгээд сэрхгүй гэдгийг мэдээд тэгээ эргээд нөгөө хуучаа агуулгынхаа мухард очиж байгаа. Тэгэд байж итл юу тохиолдсон бэ? Унтангуудаа зүүдэнтэй ээжтэйгээ хамт зуны үйлрэлийг мөрөөдөөд тэгээ 100 гээд ээжтэйгээ зүг
ийш тийш яваа гоё тоглож ийн гэдгээр зүтлээд тэдэндээ ахиж сэрээгүй. Нүдэ нэгээгүй гэсэн үг. Ер нь бол ингээд ном мандус тийм үү те. Тэгвэл бид нар одоо энэ гүлэгний түүхээр дамжуулан яг ямар ухаарлыг авч болох вэ? Хүн ингээд зүгээр дэлгүүрээс амьтаа худалдаж авахаас илүүтэй гудамжинд явж байгаа амьттай өвчилж авах нь дээр гэж би энэ номноос ухаарсан. Одоо ингээд энэ номыг уншихад чамд айгүй гонхтой байсан гэдгсэн штэ. Тэгвэл өөр хүмүүс илүү жоохон хүүхдүүд ч юм уу бусад уншигчид унших нь тэдэнд яаж нөлөөлнө гэж бодож байна вэ? Одоо өөрт чинь нөлөөлсөн зүйлсээр ингээд бусдаа гоё зөвлөмж өгвөл Унших үед явд танд юу ямар арга шимэн гарах вэ гэдг нь танд бол энэ унштай хүмүүст бол өөрөөсөнд өөр баг. Тийм ээ, уншиж үзээд хүн болгон өөр өөрийн гэсэн дүнэлтэд төрөх бах тийм ээ. Тэгвэл таны амьдрал хамгийн их мөрөөдөжсэн зүйл юу вэ? Гүлэгний маань хувьд бол ингээд цаашдаа жоохон жуулуу амьдраа тийм ээ. Өвлийг л давчих юм бол зунтаа уулзна, зуны сайхныг мэдрэндээ гэсэн мөрөөдөлтэйсэн бол чиний хамгийн том мөрөөдөл юу байсан бэ? Миний одоогийн ингээ хамгийн том мөрөөдөл болохоор ингээд амьтаа асрах төвд ер нь бол ингээд амьтадтай нэг бүрчлийн ингээд танилцаад ер нь бол асрах гэсэн мөрөөдөлтэй. Энэ тэгтээ билэж магадгүй л юм тийм ээ. Одоо бид нар чинь амьтан хамгаалах хуультай болсон амьтан ер нь бол сүүлийн жилүүдэд монголчууд илүү хайрладаг болсон байх гэж бодож чинь тийм ээ. Асрах амьтдыг асардаг газар ч гэсэн нэмэгдсэн байх. Бид нар сайн дурын үйл ажиллагаа ч гэсэн хийж болох байх. Тэг чинь мөрөөдлөө хурдан биелүүлээрээ. Мөрөөдөл биелүүлэх. Одоо ингээд бяцхан гүлэгний маань амьдрал ер нь амьдралын үнэтэй хэр холбогдсон бэ? Амьдралтай хэр ойр байсан бэ ном маань? Амьдралтай ер нь бол маш их холбогдсон байсан. Одоо үед бол ингээ гудамжинд муур нохой аль ингээд одоо мэдээ дээрээр хөлдсөн тэгээд энэ тэндгүү бэртээж тэгээд тараншаан дотор ингээд ороод унтсан энэ тэрийг нийт олон мэдээлэл явж байгаа. Тэгвэл ийм хүнд хэцүү нөхцөлд амьдрахад чиний хувьд ер нь хүмүүсийн хувьд мөрөөл хэр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж чи боддог вэ? Ер нь бол сайхан сэтгэлтэй хүн олон ч би ингээд цэвдэх үйтэй сэтгэлтэй хүн ч олон би. Тэгээд дээрээс нь амьттай хайртай байсан дээр гудамжинд болохоор ил хай ингээд хайж явдаг хогчин биш ээ. Гэр бүлийн минь нэг хэсэг юм чин хайж ер нь болохгүй гэдэг дээр. За жиргэн тэгвэл цаашдаа хүмүүст хандаж хэлэх үг байна уу? Амьтдын талаар ч юм уу? Эсвэл хариуцлагатай байх талаар ч юм уу? Ер нь гадуур явж байхдаа ингээд муур нохойтой тааруул ядаад ичтэй нэг идэх маадагаарэ тэгэхгүй бол гадуур ингээд бас ямар хүн шиг яар мөнгөтэй гэж байх штэ. Тэгэл идэх уух юм тэгэд болвол үрчилж авч байгаарэ. За ингээд бид нарт өнөөдөр ирж намынхаа талаар ярилцсан баярлалаа. Чи нэрээ мэдсэн үү? Манай клуб орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулийг номын клубтэй болгож байгаа ба номын ертөнц клубтэй шинээр гишүүн эсвэлж байгаа юм билэ. Хэрэв та бүхэн үнийг сонирхож байвал доорх дугаараар бидэнтэй холбогдорой. Бид дараагийн 50 номын чагсаалтаа байгаль экологийн чиглэлээр гарах гэж байгаа ба хэрэв та санал ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудсанд комент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй. Номын нэр болон зургийг үлдээж бид мэдээлэл өгөөрэй. За ингээд өнөөдөр ирж бидэнтэй хамт ярилцсан номын тухай хуваалцсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.